Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт бараа таваараа солилцох худалдагтай торгоны замын тэмээ зугаанаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүй хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржид өдөрт дунджаар 4-4.5 тэрлион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэнд өмнөх дугаартаа хүн төрөлхтний түүхэнд хувьсэл хийсэн үнд зүйл буюу мөнгөний үйлсэл гарал, мөн foreign exchange буюу монголчууд ойлгох юм бол мөнгөн тэмдэгтийн зах зээл гэгдэх Forex-ийн талаар танилцуулсан билээ. Forex гэдэг нь дэлхийн томоохон улс гүрнүүдийн валютын ханшийн зөрүү болон алт, мөнгө, нефт гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүний секунд тутамд хэлбэлзэж байдаг үнийн өсөлт бууралтаас ашиг олдог зах зээл юм. Анх энэхүү арилжаанд улс орнуудын засгийн газар, төв банк, санхүүгийн байгууллага, томоохон корпорациуд оролцдог байсан бол сүүлийн 10 жил интернет хөгжснөөр дэлхийд даяар оролцох болсон байна. Их Британий Лондон, Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк, Австралийн Сидней, Японы Токио зэрэг томоохон хотуудад байрладаг хөрөнгийн бирж дээр холч ухаан, авиас бэлэг, хөрөнгө, бэл бэнчингээрээ шалгарч ордог энэхүү арилжаанд монголчууд бид чөлөөтэй оролцох боломжтой болоод байгаа билээ. Монголчууд арилжаа гэхээр хар зах буюу ганцхан 8 гэдэг шүү дээ. Мэдээж ганцхан 8-аас амьдралынхаа төвшөнд сайхан болгосон хүмүүс олон байгаа. Гэвч ганцхан 8-нд явахдаа 4-7 хоног явна. Ирээд зуны халуун өвлийн хүйтэнд гадаа зогсож хэдэн төгрөг гаргаж авдаг. Энэ бол тийм ч амар биш арилжааны хэлбэр. Forex-ийн арилжаа гэдэг нь эдийн засгийн хямрал болсон ч тэнцвэрээ алдахгүй, зуны халуунд халахгүй, өвлийн хүйтэнд даарахгүй. Та хэдхэн төвчлөөр дараад л оюун ухаанаараа арилжаа хийх явдал юм. Ингээд танд Forex-д орж биржийн тоглогч болох анхны алхмын талаар танилцуулъя. Forex гэдэг нь Foreign Exchange буюу гадаад солилцоо гэж. Дандаа солилцооны хэлбэрээр бараа бүтээгдэхүүнүүдийн хооронд сольж тэрнийхэн зөрүүн дээрээс нь ашиг олдог юм байна. Тэгээ өнөөдрийн жишээгээр болохоор доллар дээрээс яаж цэлээ захиалгын дээр ашиг хийх гэдэг юм гэж байна. За жишээлбэл одоо 1 доллар яг өнөөдрийн ханшаа бол 1980 төгрөгийн ханштай байж таа. Хэрвээ та долларын ханшийг цаашдаа өснө гэж үзэж байгаа бол яг одоо долларыг худалдаж аваад гаргах хэрэгтэй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл хадгалаад тодорхой хугацааны дараа 1 доллар маань 1980 үжсэн бол 2000 доллар хүрэхэд одоо долларыг яах юм? Одоо бидэрт өөрөөр хэлбэл бэлэн төгрөгийг буцаага доллар руу одоо хөрвүүлээ доллар болго хадгалсан байхад доллар маань тодорхой хугацааны дараа 2000 төгрөг хүрэхэд энэ хоёрын хооронд зөрүүн дээрээс бид нар 1 доллар тутамдаар 20 төгрөгийн ийм ашигыг хийх боломжтой болчихсон гэсэн байна. Энэ бол энгийн хүмүүсүүд ойлгоход маш энгийн юм. Өөрөөр хямдхан багт нь аваад үнэтэй болоход нь заах гэдэг юм. Тэгвэл одоо бирж арилжаанд яах вэ? Үнэтэй багт нь аваад буцаа хямдхан болоход нь заарна гэж яах вэ? Жишээлбэл одоо энэ хоёрын төрөн дээрээс бид нар 20 төгрөгийн ашиг олчлоо гэж үзгээд буцаагаад хэрвээ долларын ханш унаа гэж үзэх юм бол бидэрт байж байгаа Монгол мөнгийг буцаагаад яах юм? Доллар руу хөрвүүлээд 1 доллар маань доошоо уналтаараа тодорхой хугацааны дараачаас 2000-аас доошоо унаад буцаагаад 1970 төгрөг дээр ирэхэд энэ хоорондын зөрүүн дээрээс яах юм? Дахиад 30 төгрөгийн ашиг хийх юм. Тэгэхээр энэ урдлын хоошин сольж байгаа ажиллагааг бол buying ажиллагаа гэж байгаа. Хойноос нь урагшин сольж байгаа ажиллагаа бол sell ажиллагаа гэж. Тэгвэл брокерууд дээр одоо бидний бол одоо хараа ойлголтоор бол юу вэ гэхээр заавал эхлээд доллартай байж солих юм шиг эсвэл төгрөгтэй байж долларыг солих юм шиг эхлээд нөгөө бие бүтээгдэхүүн өөрөө байж бус бүтээгдэхүүнээр заавал орлуулах юм шиг ингэж ойлгоод. Тэгвэл Forex-ийн арилжаанд юу гэхээр төрүүлээд ингэж юутай солих боломжтой гэдгийг бүгд байж байгаа. Жишээлбэл еврог доллартай хайцж байгаагаар нь буцаагаад еврог паундтай хайцж байгаагаар нь тий эсвэл алтыг доллартай харьцуулж байгаагаар нь гэдэг бүх төрлийн солилцоонууд яг иймэрхүү зарчмуудаар
алийг найлантай солилцол дуунаас нь ашиг авах вэ, зүрхнээс нь ашиг авах вэ гэдэг ийм бүх сонголтууд нь байж байгаа байхгүй. Жишээлбэл одоо Ava Trade компани гэх юм бол 4000 гаруй ийм бүх төрлийн хослууд гэж хэрвээ та аль нэг хослуудыг үзэж байгаа. Жишээлбэл одоо Оросоор бунаа рубль байж гин, Хятадын юан байж гин. Энэ болгоны одоо цааш өснөө унаа гэж байгаа бол доллартаа сольж гин, рубльтэй сольж гин, паундтаа сольж гин, алттай сольж гин, түүхий нефттэй сольж болж гин тийм ээ. Цаашлаад одоо компаниудын хувьцаатай сольж болж байна. Бондуудтай сольж байна, засгийн газрын бондууд. Дээрээс нь одоо түүхий идүүтэй сольж байна, зис тий. Цагаан алт, цагаан будаа, улаан будаа гэх мэтчлэн ийм одоо биржээр зардаг бүх төрлийн солилцоонуудыг хийж байна. Forex гэж юу вэ гэж нэгэн Forex-ийн лидерээс асуухад таны мөнгө өөрөө өсөн үржих шидэт хайрцаг гэж хариулсан байдаг. Жишээлбэл одоо яг өнөөдрийн байдлаар нэг унц алт маань $1189 байж байгаа байхгүй юу? Гэтэл брокерийн компаниуд нь өөрсдөө $100 та арилж ирэх боломжтой гэдэг нөхцөлийг өгöd байгаа. Гэтэл бид нар өөрсдөө $100 байж иж яаж $1189 нэг унц алдах вэ? 2000 оноос хойшоо брокерийн компани нь марж үржлэхээ нэвтрүүлж ирснээр энгийн хэрэглэгчд маань бүр $1 авах ийм нөхцөл боломжоор бүрдүүлж эхэлж байна. Энэ юу гэхээр таны одоо дансанд одоо жишээ та $100 данс нэгж байгаа гэж бодъё. $100 данс нэгж байгаа бол тань дээр одоо жишээлбэл 200 өшөөрөхтэй 400 өшөөрөхтэй гэж байдаг байхгүй. Тэгэхээр жишээлбэл 200 өшөөрөхтэй гэж байгаа бол таны $100 чи 200 дахин их хэмжээний мөнгийг брокер маань цаашаа бодтолжоор оруулах ийм боломжтой болж эхэлж байна гэсэн. Жишээлбэл 100-200 үржлэхэд $20,000 гэсэн тий. Мөн үү? Тэгэхээр одоо та $100-тай жиж $20,000-тай тэнцвүүч хэмжээний ийм арилжааг хийх боломжтой болж байна. Тэгэхээр бид нар одоо $20,000-тай юм чинь $1189 нэг унц алтыг маань нэлээд их хэмжээний унцыг авах боломжтой болж эхэлж байна. Тэр хэмжээгээр жигсэн маш их хэмжээний ашиг олох боломжтой болж эхэлж байгаа. Тэрнтэйгээ адилхан маань энэ өндөр хэмжээний ашигтай гэдэг маань буцаагаад хэрвээ та марж ашиглаагүй байсан бол $1189 нэг унц алт аваад тавьчих тийм үү. Тэгээд алтны хашаа унаад бай гэж бодлоо. Тэгээ унаалаа. Та марж ашиглаагүй байгаа шүү дээ. За ингээд унаад яваадсан чинь таны мөнгө хэдэн шат болсох вэ гэхээр 0 нэг унц алт маа 0 асуу таны мөнгө ч яах юм. 0 болно гэсэн үг шүү дээ. Марж ашиглахаар юу болж хөрж ийн гэхээр та $100-ыг $20,000 бенчин дээр тавьж гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл барьцаа болгож $100 барьцаа болгоод $20,000 авч байлж байгаа болж байна. Тэгвэл одоо бид нар одоо марж ашиглаж байгаа тохиолдолд дээр $100-ыг доошоо дөрөвний марж ашиглаагүй бол алт маань 0 хүртэл дансаж шатахгүй гэж явжсан шүү дээ. Тэгвэл марж ашигласан байгаа тохиолдолд $100 маань тодорхой хэмжээний хөдөлгөөн дээр baах чадртай болж байна. Тэр хөдөлгөөн тэндээс тэр хоёрын хооронд чи буруу захиалга хийх юм бол данс чинь нөгөөний дэнчин тавигдсан байгаа учраас хаагддаг гэсэн. Энэ үү эрсдэлтэй. Маш өндөр хэмжээний ашиг олж болдог. Буцаагаад байх алдах ийм эрсдэл байж гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол хэрэглэгчдийн хувьд бол одоо туршлагын дансан дээр өөрсдөө ингэ үзэн л дээ. $100,000 туршлагын дансан дээр хүн болгон дээр өгдөж байгаа. Хүн болго өөрөө интернетээр гэртээ ороод туршлагын дансыг авч боломжтой. Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн болтолгор бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт, бараа таваараа солилцох худалдагтай, торгоны замын тэмээ зугаанаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүй хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржилд өдөрт дунджаар 4-өөс 4.5 триллион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Forex зах зээл сүүлийн хэдэн жилүүдэд асар хурдтай хөгжихийн хэрээр энэ зах зээл дээр залилуулсан хүмүүс болон хуурамч дилер компаниуд мөн ижил хурдтайгаар нэмэгдсэн байна. Мэдээж энэ сайн хажуугаар саар гэж асар их баялаг байгаа газар хялбар аргаар олцох хаягчид олон байдаг шүү дээ.
Нэгэн жишээ дуртад дэлхийн хэмжээнд 2005-аас 2010 он хүртэл 80 шүүх хуралдаанаар 23 мянган хэрэглэгчийн 350 сая $, хэргийг шийдвэрлсэн байна. Энэ нь мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн хүсэл тэмүүллийг ашиглан мөнгийг нь ямар ч эрсдэлгүй таны мөнгө маш хурдан аривчих болно гэсэн хуурамч рекламаар мөнгийг нь хувьдаа ашиглах хуурамч дилер компаниуд интернетэд маш олон болсонтой холбоотой юм. Интернет байгаа форексийн хуурамч дилерүүдийн хэлбэрүүд нь хуурамч брокерууд, хуурамч дансны менежерүүд, хуурамч сигналууд болон програм зарагчид, мөн хуурамч сурчлагаанууд байдаг байна. Хамгийн гол ойлголт нь юу гэхээр одоо жишээд Улаанбаатар хотод аав тэрдээ ингээд аль бисны эрхтэйгээр төлөвлөгчгээд үйл ажиллагаа явуулж байгаа юм газар байлаа шүү дээ. Хэрэглэгчийн дунд ямар нэг юм байдлаар техникийн асуудал үүссэн. Тэ? Та үйл ажиллагааны бүрэн гүйцэд ойлгоогүйгээс болоод юм уу, тэ? Одоо ийм ямар нэг юм байдлаар таны дансан дээр ч ямар нэг хөвөл гасан байгаа тохиолдолд машин алдаа цаг алдахгүй бидэнтэй холбоотой хийгдсэн байна. Бид $1 чихгүйгээр $10,000 чихгүйгээр танд ямар нэгэн хохирлыг бичлэгээр маш их хугацаанд шийдвэрлэх юм боломжтой болж байгаа. Төлөөлөгчийн газар гэдэг давуу тал нь өндөр очиж байгаа. Манай үзэж байгаа хүмүүс сайн ойлгох. Тэгвэл зүгээр л хүмүүсийн амаар тэр сайн брокер, энэ сайн брокер, тэр тэгсэн гэлээ, ингэсэн гэлээ гэх багц биш. Гол асуудал маань буу хүчнтэй тийм уцаг хаягтай. Албан ёсны хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж гинөө хүү гэдэг нь бас хааж Форексийн талбарт тоглолт хийж шилдэг лидер болох, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх таны найдвартай эрсдэлгүй алхам бол Форексийн албан ёсны төлөөлөгч компани болох Ava Trading. Одоогоор Монголд албан ёсны эрхтэйгээр хөрөнгийн зах зээл дээр нийтдээ 46 байгууллага үнд саасны 100-члалын мэргэжлийн үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс брокер дилер хөрөнгө оруулалтын зөвлөх 3, брокер дилер андертайрын хөрөнгө оруулалтын зөвлөх 1 ажиллаж байна. Та Форексийн найдвартай дилер компаниас доорх 5 асуултыг асуух хэрэгтэй. Асуулт 1. Таны брокер арилжаа хийх таатай орчинг бүрдүүлсэн үү? Зах зээл мөн 24 цаг гэж яриад байдаг. 24 цаг хөдөлгөж байхад бид нар 24 цаг тэр зах зээлийг хараад сууж чадахгүй гэсэн. Тэгэхээр бид нар өнөөдөр захиалга хийлээ гэж одоо за жишээ нь 56-аар 80-аас авлаа гэхэд би энийг ашгаа болохоор юу гэдэг нэг 50-д одоо 30 дээр хаяа гэдэг ч юм захиалга тавих нь шүү дээ одоо лимитийг тавьж өгнө гэсэн. Тэгэнгүүт хаш авангууд тэрэн дээр хүрээд хаагдахыг юм бид нар лимит гэж нэрлэдэг. Нөгөөдлийн стоп гэдэг маань болохоор за би нэг 56 80-аас одоо юу гэдэг доошлоод тийм нэг 55 одоо юу гэдэг 80 хүрэх юм бол би арилж байгаа хаяа гэдэг ч юм. Энэ захиалга алдагдлаа болоод байна. Тэгэхээр би ингээ хийг хайждаг тийм үү найдвартай брокер гэж одоо гэтэл найдваргүй байх юм бол нөгөө брокер маань яадаг вэ гэхээр миний стопыг хуурамч график зурж хүргэж алдагдлах хүлээх. Энэ бол арилжааны тат орчин. Хэрвээ одоо юу гэдэг миний хийсэн захиалга дээр тоглолт хийгээд их юм бол энэ бид нар муу брокер гэж үздэг. Хамгийн энэ түрүү алхамд бол энийг бид нар шалгах хэрэгтэй. Асуулт 2. Форексийн брокерууд шимтгэл авдаг эсхийг шалгах хэрэгтэй. За жишээ нь нэг 56 80 дээрээс авъя, нэг 56 75 дээрээс зарыг гэдэг ч юм уу. Хоёр үнийн санд гэж юм тийм үү. Тэгэхээр энийг болохоор бид нар энэ зөрөө бид нар сприт гэж нэрлэдэг. Олон улсад бол сприт буюу энийг бид нар шимтгэл. За бид нар одоо юу гэх фунт дээр захиалга хийлээ гэхэд миний арилжаа алдаглаас гэж явж байна. Ийм брокер цааш нэг төрлийн брокер. Хоёр дахь төрлийн брокер ямар шимтгэл авдаг вэ гэхээр одоо сприт авахгүй. Одоо миний арилжаа хийсэн дүнгээс нь хувь тооцож авч байна. Энэ дээр муу брокер уу, сайн брокер үү гэж яаж үзэх вэ? Шимтгэл их өндөр байх хэрэгтэй. Өндөр байдаг. Эсвэл бол хоёр шимтгэл авч байдаг. Өнөөдөр бид нар сприт төлөөд арилжаанд оролцож идэг. Гэтэл захиалга хийгээд ашгаа хийгээд хаахад ашгаас нь одоо нэгээс 2% ч юм уу ингэж суудгаж авч авна гэдэг бол энэ нэргээд муу брокер шинж. Тэгэхээр бид нар брокер сонгохдоо сприттэй юу шимтгэлтэй юу? За сприттэй бол хэдийн сприттэй. Асуулт 3. Таны брокер хуульд харьяалагддаг эсхийг шалгах хэрэгтэй. Компани бид нар байгууллаа. Компани байгуулахад бид нар одоо дур зоргоор Монголын нутгийн дэвсгэрт үйл ажиллагаа явуулахгүй тодорхой хэмжээний санхүүгийн явдлууд болоод бид нар нэг талд хянагдаж харьяалагдах хэрэгтэй. Жишээ нь банкуудын хувьд аваад үзэх юм бол Монгол банкуд бол хэмжээдэг тийм үү? За зүй арилжаа хийж байна. Хадгаламжийн хэдийг авч байна. Зээл хэдийг үрж байна. Заавал өстой үлдэгдэл хийх гэдэг ч юм уу. Ингэж тухайн
банкны эрсдлийг бодож байна. Яг тэгэхээр энэ хүмүүс иргэдээс мөнгө авч энийг захиран зарцуулж эргэлдүүлж ашиг хийж байгаа учраас энэ нэг хүн нөхөр банк одоо жишээ нь хотш гэдэг ч юм уу банк байхтай ч юм уу хин баахан ард түмний мөнгийг авч жагаад тэргээ өөр юм тэрлээд тийм үү идэж уугаад алга болчдөг. Эргээд энэ дампуурахад хин хариуцлага хүлээх юм бэ тийм энэ нөхөр ийм гэж нэгдэл хянах шаардах хэрэгтэй гэж үзээд байна шүү дээ. За одоо сүүлийн үед бол Монголд бол хоршоолын асуудал нэг хэсэг босч ирж ирсэн ч юм уу. За тэгвэл үүний дараагаар хоршоолын дараа ижил үйл ажиллагаа болсон бол банк ус санхүүгийн байгууллага гэж юм тийм үү. Тэгэхээр банк ус санхүүгийн байгууллага зээл яаж өгч чинь тийм үү. Зээлийн хэдэн үеийн хүүтэй өгч чинь эдний үйл ажиллагаа ямар явагдаж чинь шодрог байна биш үү гэдэг бол санхүүгийн зохицол хэмжээд гэж байна. За тэгвэл дэлхийд дээрх энэ брокерийн компаниудыг бол ийм хэн шалгалтын байгууллагууд байж идэг. За үндсэндээ бол 5 нийлэн хэд хэдэн хэн шалгалтын байгууллага байж байна. За энийг бол нэгсэндээ бид нар бол санхүүгийн зохицол хороо гэдэг ч юм уу тийм эсвэл бол аудит тухай. Тэгэхээр мэрэгжлийн арилжаачдын хувьд бол брокер сонгохдоо энийг шалгадаг. За энэ нөхөр аль улсынх нь тэгээд аль одоо NFA ч юм уу одоо олон улсын байгууллага байж юм уу энэгээр шалгагдчих юм шүү дээ. За энэ хаан шалгалт юм бэ? Ямар одоо юу гэдэг байгууллага шалгаж хизээ одоо юу гэдэг сертификат авсан хэдэн жилийн хугацаатай явж байгаа гэдэг энийг л бид нар харах хэрэгтэй байна. Асуулт 4. Таны брокер нэр хүнд нь ямар байна вэ? Нэр хүндийг бид нар хамгийн түрүүнд юугаар тодорхойлдог вэ гэхээр үүсгэн байгуулагдсан оноос нь бид нар бас тодорхойлж үзэх ёстой. Бид нар нэг жил байгуулагдсан үйл ажиллагаатай брокерт итгэх үү? Эсвэл бол 5-аас 10 жил үйл ажиллагаа явуулсан брокерт итгэх үү? 10 жил үйл ажиллагаа явуулсан байна гэдэг бол энэ брокер ямар ч хэлсэн бид нэр л өөрчилгээгүй, ямар ч асуудал гаргаагүй, хяналт шалгалтын байгууллагыг хянуулаад цэвэр үйл ажиллагаа явуулж ирсэн байна гэдэг энэ нэр төрийг бид нар харах хэрэгтэй нэгтгэх. Хоёр дахь нь юу гэхээр мэдээж олон жил байгуулчид одоо дампуурахгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглэгчээ татах үйл явц явуулж байна. За жишээ нь юу гэх юм маркетингэнд бол бид нэр сануулгах реклам гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр бид нар одоо юу гэх санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа учраас энэ брокер Bloomberg-ээр реклам айлхыг явуулдаг. Энэ тэнд сайтуудаар одоо нэр хүнд нь тийм энэний талаарх юмнууд нь яриануд яаж явж идэв ч юм уу. За дээрэс нь өөр сайн муу гэхийн тулд одоо юу гэх арилжаа хийдэг хүмүүсийн одоо нэг тийм групп ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол байж байгаа. За Facebook ч юм уу эсвэл мэрэгжлийн Forex-ийн сайтуудаар дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханас AvaTrade-ийг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зүрхнээс ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Асуулт 5. Мөнгө татахад ямар хураамж, ямар боломж байдаг вэ? Dealing disk гэдэг зүйл асуудал яригч байна. За тэгэхээр Forex-ийн дүрм ерөнхийдөө бол тоглоомын дүрмтэй адил. Би мөнгө оруулаад арилжаанд оролцоход би buy дарлах гэхэд dealing diskтэй гэдэг маань болохоор брокер тэн дээр sell дарж байгаа гэсэн. Тэгэхээр би олох юм бол брокер алдна гэсэн. Би алдах юм бол брокер олно гэсэн. Нэг юм. Энэ бол заашгүй байдаг. Ялангуяа шинэ брокер гэдэг. Хоёр дахь нь болохоор мэдээж би мөнгө оруулаад buy хийж байхад одоо юу гэдэг зах зээлийн зарчмаар буюу энэ тэнд хідэн тоглогч байна. Тэрнийх нь бол шууд оруулаад ингээд зах зээл өссөн унснаас нь ерөнхийдөө бол ашиг хийгээд энэ алдахад бол брокер жамарч ирсэн байхгүй. Брокерийн үнцэн ашиг бол мэдээд спридээр бол авч яана гэсэн ийм дүрмээр бол үйлчилж байна. Тэнгүүд dealing disk-тэй брокерууд бол ямар арга хэмжээ авдаггүй гэхээр өнөө нөхөр хүн чинь $1000 хийчихлээ тийм үү? Нөхөр бат $1000 хийгээд нөгөөдгөө $3000 орлоо 2000 татах гэж чинь dealing disk-тэй бол алдагдлал хувирчих юм шүү дээ. Тэгэхээр брокер энэ хүнийг алдуулах төлөөс ажиллах шүү дээ. За энэ дээр ямар ажил хийх вэ гэхээр жишээ нь нөгөө нэг мөнгийг өгөхгүй байх тийм удаах хитрхи удаан байх ч юм уу. За ерөнхийдөө нэг сар болоход мэдээж нөгөө хүн чинь дэсгэр алдаад оролцоонд оролцоод алдчихгод энэ бол брокерийн ашиг болоод явж учраас брокер. Сүүлд бол Монгол нэг юм брокерийн шуум бол гэсэн л за жишээ нь Оросын нэг Iron FX гэдэг брокер бол нэг иймэрхүү мөнгө татахад бол нэлээд бас удаж байна, өгөхгүй байна гэдэг нь бол яриануд бол гарч ирсэн. Магадгүй энэ бол dealing disk хийж байгаа. Эсвэл бол дампуурх нь ойртоо санхүүгээд бол асуудалтай учраас иймэрхүү арга хэмжээнүүд бол аваад гэж. Тэгэхээр ер нь бол Монгол брокеруудыг харахад за бид нар чинь одоо гадаадын арилжаанд мөнгөөш брокер шилжүүлээд
Тэгээд арилжаанд орцуулаад эргээд Монгол руугаа одоо юу гэдэг банкар дамжуулаад татчих байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол банк орондын шилжүүлэх гэхэд доотлон 4-5 хоног бол ер нь гомдож хугацаа болдог. Тэгэхээр энээс дээш хугацаанд хийвэл бол жоохон асуудалтай байна гэж бодож байна. Брокероор сайн үгүй юм бол хамгийн одоо шилдэг арга бол мэдээж нэг 10-20 ч юм уу тий. Хагад бол өгч юм уу эсвэл бол шимтгэл ямар юм бас гэдэг харах хэрэгтэй. Шимтгэл өндөр байвал хэцүү. Ийм их сонгоно. Туршлагатай худалдаач нь зөвлөж буйгаарвал мөнгө аль болох олон татхыг зөвшөөрдөг брокер сайн байдаг байна. Танд амжилт хүсье. Та одоо ямар брокерийн компанид хандгаа мэдлээ. Таны дараагийн алхам бол биржийн тоглогч болох юм. Та яаж тоглогч болох вэ гэж асууж болох юм. Энэ бол маш энгийн. Та avatrade.com хаяг руу ороод тодорхой мэдээллүүдийг авч AvaFix-ийн гишүүн болж захимаар өөртөө туршилтын данс нээгээд эхний удаад туршлага судлаа тоглоно. Захим хаяг дээр туршилтын данс нээх аргачлалыг тавьсан байгаа. Бүр найдвартай сурыг гэвэл доор хуудасаар холбогдсон AvaFix-ийн байранд ирж 7 хоногийн сургалтанд үнгүй хамрагдан мэдлэг олж дараагийн алхмаа мэргэжлийн хүний заавар зөвлөгөөгөөр явуулж эрсдэлгүйгээр өөрийн мөнгөө өсгөх боломжтой юм. Демо дансаар одоо демо дансанд яг энэ онлайнаар холбогддог учраас яг амьдрал дээр яг тухайн нөхцөл байдал яг ямар хөө явж хэрэг би ороход үзвэл хэдийн хэмжээний ашиг авахаар би ер нь надад ер нь энэ арилжаа зохих нь би ер нь чадах нь гэдгээ тэрүүгээр шалгаад мэдчих болно. Сонсоход ер нь нэг тийм худлаа юм шүү. Энэ тим гэж юу вэ? Тэгэж их хүндрэ ашигтай ажиллаж тэтгэн секундэд тим хүндрэ ашиг олно гэж баг худлаа юм шүү гэж бодол байсан ч гэлээ. Яг ингээд өөрөө ороод өөрөө сургалтанд суугаад өөрөө арилжаанд ороод ирэхээр энэ бол ямар ч тийм боломжгүй зүйл байхгүй. Би өөрөө барилгын инженер хүн тийм учраас удирдлагын чанартай. Жилийн 4 удирдлагын 3 удирдлагт ажилладаг бол тухайн нэг удирдлагт юу хийх, яаж сарын орлогоо бүрдүүлэх, яаж цаашаа явах талаар их боддог байсан. Тийм учраас энэ AvaFix брокер маань өөрөө миний түлхүүр болж байгаа. Энэ нь ямар ч тийм цаг хугацаанаас хамааралгүй өөрийг хүсснээрээ тэгээд ашиг орлогын хувьд бол бүгд хуваар яригдана гэж хэлж болно. Хэдийг хэмжээнийг оруулна, төдийчнээ авна. Бас төдийчнээс залах боломжтой. Анх $250 дасаар орсон. Одоогоо байдлаар 469 нийт баланс маань $469 явж байна. Тийм учраас ер нь 2 сарын дотор хэд оюутан хүнд чамгүй амжилт гэж хэлэхээр байна. Бусад багш нар бус хүмүүс шиг байнга ороод байдгүй өдөр тогтмол цагаар ердөө их савлтын үеэр буюу Нью-Йоркийн бирж онгоох үе 2-4 цаг л харцуудаг. Small things in life can make all the difference. Go beyond your dreams with the leading online trading center. With AvaFX, open the window to your financial future. Start today and grab up to $1,200. www.avafx.com. Та $100-оор ганцхан намаа эхлүүлье гэж бодъё. Энэ нь Монгол мөнгөөр ойролцоогоор 200 орчим мянган төгрөг болно. Та урд хөршийн 90 хотыг зориглоо. Эржих замын зардал, очоод буудал буун, хоол идэх. Заавар л танд мөнгө үлдэхгүй юм байна. Харин энэний оронд та Forex-ийн найдвартай дистрибьютор AvaTrade хандсанаар $100-оор 300, $300-оор 500 болох замаар Forex-ийн зарчмаар багаар мөнгөтэй болох юм. Энэ бол оюун ухаанаараа эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх алтан боломж. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ийг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зүрхнээс ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбогдох. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade.